дуучин Саран Туяагийн миний ээж Тэмээчин дууны хэрхэн яаж татахыг та бүхэндээ үзүүлье. За интро эсгийг эхлээд сонсоорой. За доор интро татал тэгээд табыг нь оруулж өгсөн байгаа. Энэ дагуу яг татах юм бол одоо утасныхын дугаарыг хэлээд өгье. 5 4 2 4 1 2. За ля минор дээр энийг 2 удаа явах байгаа. 5 4 2 4 1 2 5 4 2 4 1 2. Баярлалаа. Солиод дахиад 5 4 2 4 1 2. За дахиад аккордоо солиод одоо болохоор 6 4 2 4 2. За ингээд дуу маань эхлэх байгаа. За энэ хэсгээр суугаадаа гэдэг дээр ми нотыг аваад ля минор руу орж байгаа. За энэ хэсгээр энэ дууных нь ерөөхдөө хэмнэл нь жоохон тийм төвөгтэй яг 4/4 биш учраас дуундаа тохируулаад тавхан зарим хэсэгт нь пауз буюу зогсож аваад яваарэ. За дахилт хэсэг нь болохоор за ерөөхдөө саяны бадаг хэсэг ч гэсэн яг энэ таталтынхаа журмаар бааз утаснаас эхлээд за ямар байралд барихаас шалтгаалаад бааз татж байгаа утаснаа 5 4 6. За арийнх нь бол 2 3 1 2 2 3 1 2 яг энэ маягаараа татаад тоглох юм бол адилхан байгаа. За дахилтын үед болохоор нэг иймэрхүү сонсогдно. Ээж минь дахилтыг ерөөхдөө дууны 2 дугаар бадгаас эхлээ зөвхөн ингээд нэг доош нь бүх утаснууд татаад тоглолцож байлаа. Яг одоо их дуун дээрээ. За тэгэхээр татаж чадахгүй байх юм бол дахилтан дээрээ зөвхөн ингээд хөнхөн доош нь бүх утаснууд татаад тоглолцож болно. За харин тэр төгсгөлийн ээж минь Тэмээчин гэдэг дээр ээж минь тэгээд Тэмээчин гэж хэлхийн өмнөхдөр ми нотыг сул авч байгаа дуулахгүйгээр ээжмэн Тэмээчин. За ингээд бадаг дахилт маань тавтагдаад яг адилхан явах байгаа. Та бүхэндээ амжилт хүсье.